нийслэлчүүд та бүхэндээ айлчлан ирж буй алтан унжлах хэмээх дахиад жилийн сар шинийн нэгний мэндийг өргөн дэвшүүлье. Айлчлан ирж буй дахиад жил айл өрөх бүхэнд, нийслэлийн иргэн бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг авчирсан жил байх болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Ирж буй жил маань нийслэл хотын хувьд олон томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх их бүтээн байгуулалт, их ажлын жил байх болно. Бид бүхэн иргэдээ дээдлсэн, иргэдийнхээ үгийг сонссон, иргэдийн сайн сайхан байдлыг дэвшлүүлэхэд чиглэсэн дэд үтцийн болон нийгмийн салбарын томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг энэ ондоо эхлэхээр төлөвлөж байна. Ирж буй дахиад жилд бид бүхэн дэд үтцийн бүтээн байгуулалтаа сайжруулж, Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн болон боловсролын чанарыг сайжруулах чиглэсэн томоохон ажлуудыг хийх болно. Үүний заримаас нь дурдвал бид бүхэн ирэх жил туулгал дээгүүр баригдах 3 том гүүрийн ажил, төмөр замын гарам дээгүүр баригдах гүүрэн гарцын ажил болон Улаанбаатар хотыг нийслэлийн томоохон дүүрэг болох налах дүүрэгтэй холбох замын ажлыг эхлэхээр төлөвлөж байна. Дүүргүүдийн сургуулийн ачааллыг багасгаж 2 ээлжинд хичээлэх болцоо нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ чиглэл рүү томоохон алхам хийж 31 сургуулийн байдлыг бид хөндлөхээр төлөвлөж байна. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гол хүч болсон дүүргүүдийн эмнэлгийн үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, сонгон хайрхан дүүрэгт 250 хүний ортой дэлхийн жишг нээсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар хотын өмнө тулгымдсан зорилт болох утааны эсрэг тэмцэх, агаарын чанарыг сайжруулах чиглэлд бид томоохон алхам хийхээр төлөвлөж байгаа болно. Энэ бүгдийг бид нэр захиргааны арга болон эдийн засгийн аргыг хослуулан иргэдтэйгээ хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байгаа болно. Нийслэлчүүд та бүхэндээ илгээрээ их амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье. Та бүхэн минь сар шиндээ сайхан шинлээрэй. Улаанбаатарын эслэдэмине минь